За Миндун-сан. Энэ хүмүүс сууж ирж байна. Өдрийн мэнд. За бүгдэнд нь өдрийн мэнд төргий. Бид эдийн ууланд авирах дараагийн оргил дээр гарахад бэлэн болж байна. 100 өндөр оргилыг эзэгнэх одоо хүсэл мөрөөдөлтөд өвөрлөөд ингээд ээлжид нэг оргил руу гарч байна. Энэ бол Миндун-сан. Энд ирсэн байна. За тэгээд ингээд далайн төвчнөөс дэш 1118 метрийн өндөрт авирахад бэлэн болж байна. За хүүхдүүдтэйгээ авирч байгаа хоёр дахь уулын оргил байгаа. За хажуу талдаа ийм жижигхэн ийм хөөрхөн сүм байна. За энэ уул нь болохоор их онцлогтой уул байгаа. Орой дээрээ болож жижигхэн хөөрхөн цөөрөмтэй. Далаа галтуулаас болж үүссэн юм уу бөөмэд. Гэхдээ ямар ч энэ уул маань болохоор Солонгос дахь Швейцар гэж нэрлэгддэг хэрэг давуу талтай юм байлээ. За тэгээ бас маш гоё хөнгөн гараад ирчих учраас хүүхдүүдтэй бас ингэж гарах боломжтой. 등산이 지금 이거 봐봐. 등산 가는 사람들 이렇게 오는 거예요. 우리도 이런 거 만들까? 만들었어 선물로. 리고 패밀리 게. 혹시 맨 위에 올라가가지고? 응. Let's go. 자 өнөөдрийн уулан дээр болохоор аялагчаар гүйслэн. За гүн олбоо. 샌베노. За 샌베노. За дараа нь ээж нь отхон жаргал. 샌베노. За миний би зорго буюу риго сайн байцгаана уу. 벌써 힘들어 16분. 헤헤. 뭐? 벌레. 에이. 벌. 장중알 벌. 장중 안에서 쏘이는 벌. 어디서 공원 하나? 공원 하나요? 민도산으로 2.5 km. 인게 한 번도 2.1 km. 여기는 오케이. 여기가 더 짧아요. 여기. За бид нар дөнгөж сая 500 м алхсан байна. 오, 100m. 아빠? 민둥산만 따라가자. 민둥 되게 가까운 길을. За энэний өмнөхдөр болохоор Пусанд бид нар фейлдсэн байгаа. За энэ удаад заавал оргил дээр нь болох гарч иж гоё. Хямраас иргэнэ. Халууны улирал ерөөхдөө дуусаад намрын улирал, сэрүүний улирал эхэлж байгаа учраас энэ 9 сар, 10 сар, 11 сар бол жинхэнэ уул руу гардаг үеуд байгаа. Дөрөвтөөх шиг дэшаал гарнаа. За нэг жижигхэн хойно цаafад ирлээ. Тийм шүү дээ. Одоо энд маргааш тахилгаа үлдэх бах та. 왜요? За жоохон амарцгаая. 하는데. 어제? 내가 먹자. Алхалт үргэлжилсээр. Тэгээд бас хамаг хөлсөн гоцсон. Жүжиг. Жүжиг явж байна. Ихцлээд гараад ирлээ. Одоо ингээд нэг уулаа жоохон хэраад явж байна. Уул болохоор дээр модгүй. Солонгост 2024 оны 9 сарын өнөөдөр 16-ны өдөр байгаа. За тэгээд Азийн орнуудад болоо за Солонгост бол өнөөдрийг Чусок гэж нэрлэдэг ургацын баяр. Япон, Солонгос, Хятадууд ерөнхийдөө их тэмдэглэж барьдаг байгаа. Олон хоногийн амралт бол Солонгост явагддаг байгаа. Тэрний хүрээнд бол 5 өдөр амарна. Энэ хэсэг ямар гоё юм бэ?
Нарийнх урт. Энд гүзээлцгэн байдаг гэсэн хүмүүс замаараа алхахдаа гүзээлцгэн мэдхгүй. Ихэл нарийнхан ургацсан. Хош мэдхгүй авахгүй хаа. За зан чанартайгаа тулалдчихлаа. Дотор хүнтэйгээ. 아빠 안 보여주세요. За тийм. За дундлахын амралтын газар. 있는 것 같아. Амардаг газар харагдчихэ. 의자가 있어. TV 있어. 뮤직팝? Шинтэт үгүй. За жижигхэн байшин бай. 0 юм уу? За яг л тал явж штэ. Ваа. 이제 За 1.3 км. За эндээс эхлээл ингэж энд авиралт хийсэн. 50 минут яваад бид нар энд ирсэн. Энд амралтын газар. 우리 무슨 길로 가야 돼요? 빨간색 길로 가야 돼요? Үгүй. 초록색 길? Чурусаг. За ингээд 1119 метрийн өндөрт. За ерөнхийдөө нэгдүгээр зам болол юм байна. Шүмтөө 또만 가면 30 минут, Чонсан. 40분. За тэгээд ингээд дөрвөн газараас ингэж дээш болол. 형, 3코스는 За гүйцлэнгийн төвчээрийн хязгаар алдагдсан сая. За ээж нь жоохон харагдаж дээш явал авируулж байна. За жижигхэн амралтын газар. Болбоо. 뭐 땀이 쉼터. Нах сайхна байна. Газраа олно. За аваа гайгүй болсон. Сэтгэл санаа. Өөрийнхөө дотор хүнээ жоохон дийлээд явж ин да. Эцэг л одоо өсөлч үү дээ. За ерөнхийдөө бол нэг 700 м болсон байгаа гэж бодчих. Зин гоё хаагалж гисэн. Туу алтан байна да. 사람들 내려가는데. 건강해요? 아니. Энэ юу ямаад орлоод байна гэсэн чинь чи байсан. 그럼 우리 뱅 За. 이게 뭔데? За одоо ийшээгаа ийм гой тал өвслөг ийм одоо юу хөө? Одоо жиг бүр үзэсгэлэнтэй юм одоо энэ дээр хүлээж байгаа шүү. Оо 진짜 600 нэ. Бид нар машин руу 2 км. Дээшээгаа 0.6 км. За одоо хамгийн гой оргил хэсэг явах гэж байна. Оо. За энэ хэсгийг л одоо энэ Солонгос дахь Швейцараар гэж хэлээд байгаагийн утга нь гарах юм байна. Дэвачин руу явдаг зам гинэ. Муу юм гүйслээ. 천국에 다녀. 오! 내 먹고 정말로! 와, 오늘 거인데. 여기가 길 괜찮은데? 아빠 그거 챙겼어요? 스티커로? 됐어. 자, 저러 가올때. 민주? 민둥이라고 불러. 자, 여러분 이거 가르쳐 줘.
왔어. 섬밋. 오, 그러네. жижиг майхангаа бараад хонно. Гарч ирлээ. Индоос. Багт хоёрын хөргий орой дээр нь гарч чадлаа. За хэд вэ? 1119 м. 1119. за. 오, 쇼. 해발. 1100. 근데 아까 누가 울고 있었어? 19. За. Одоо бол цаг 6 10 минут болж байна. Мендус ангийн дахиад нэг онцлог газар болоо. За хардаа тэр доор тэр жижигхэн нуур агаа. За оргил маань болохоор тэнд байгаа. За ингээд яг юм уулынхаа юунд нь тэнд бяцхан цөөрөн. За энийг үзэх гэж хүмүүс ирсэн байна. Оо, энэ дээрээс гоо зураг авахгүй юм байна да. Зэ бидний дараагийн зогсоолны нуур байгаа. Ваа. Яг одоо тэрийнхээ доор юм бяцхан. 이거라고? Ингээд амжилттай ирсэн газараа ирсэн. За одоо 6:25 минут болж байна. Бидэрт буцах нэг цаг гарна л юм да. 7:20 гээд нар заргана. 아빠 저 8시에 나 도착하는. За ингээд аль хэдийн нар бол ингээд жаргаж байна. За бид нар тэр болохоор Мэндүн сангийнхаа ориглоор цаатлаар нь ингээд гарсан. Бол одоо бид нэр өөр замаар. За уулчтын алтан дүрм ирсэн замаараа буцдаггүй. За тэгээд энэ замаараа бид нар одоо буухаар болно. За тэгэхээр дахин нэг адал явдал бол эхэлж байна. За тэгээд нар жаргаж байгаа жоохон харанхууд бид нар шин замаар дахиад явхаар боллоо. За тэгээд энэ ч гэсэн бас замаар хэд хэдэн бас гой газруудтай. Тэгээд 이쪽으로 가도 다시. 오. 뒤에 봐봐. 너무 아름다워. 너무나 아름답다. 한간 때 꼭 봐야. 자, бид нар буугаад явж байна. Одоо 7 цаг. Үгүй 7 цаг болж байгаа. Тэгээд ч нэлээд харахгүй болсон байна. За бид нар өөр талаас бол бууж ирж байгаа. За тэгээд тэнд бол машины зогсоол эднэр байдаг. За тийм учраас хэрвээ бүр яг доороос нь бүр ингэж одоо юу гэдэг 2 км алхалгүйгээр за дундаас нь бол ингэж бол гарах боломжтой. За хитрхи оройтсон байна. Харахгүй шүү дээ тий. За тэгвэл дараагийн удаа ерөөсөө хэрвээ юмыг яаж мэдэх вэ тий толгой дээр янз бүрийн гэрэлтэй байх хэрэгтэй юм биш үү. Тийм сургамж бол авч байна. За 8 цаг 30 минут бас бидэд бууж ирлээ. За тэгээд ийм гэрэлгүй болоод өстой баларж ийн ялангуяа юм оройн цагаар бууж байгаа болоод бидэд нийлээ 3 цагт авирсан болохоор яхаарахгүй нөгөө юу лээ орой авирсан. За тэгээд ямар ч хэлсэн бууж ирлээ.
오케이. 막다이리 굴기. 자, 고 아빠. 다 먹고 있어, 봐, 진짜. 자, 자, 스티치 들어. 자, 고슬래. 자, 야무르사. 아 너무 무서웠어요. 아, 보호자 그때요? 네. 아, 때려, 얼어 때려. 꼭대기에서. 너무 좋았어요. 음. 근데 밤 내려갈 때 밤일 때 제일 무서웠어요. 그렇다. 자, 고 아빠 그랬어. 너무 힘들어요. 자, 엄청 무서웠어? 아, 얘는 고센터. 우. 미안해. 자, 자, 이제 민둥상 엄마 싫죠? 여와들 때. 맛있어. 자, 베스트. 맛있어? 너무 맛있다. 근데 아까 고소한 거 어디서 난 거요? 어디서 나와? 혹시? 먼저 김밥이 좀 있는데 이렇게 먹으니까 김밥.